Сайн бацхан үзэгчтэй гэрэл зураг цуврал нэвтрүүлгийн маань 2 дугаар дугаар та бүхэнтэй уулзахад бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт гэрэл зургийн хичээл, амун сонирхолтой зөвлөгөөнүүд, мөн гэрэл зурагч ууган эрдэнэтэй хийсэн ярилцлага багтаж байгаа. Ингээд та бүхэн бидний дугаартай хамт байгаарай. ISO-гийн талаар хүмүүс их сонирхдаг. Тэгвэл ISO гэдэг маань мэдрэгчийн гэрэл мэдрэх чадрыг хэлж байгаа юм. ISO их байх тусмаа мэдрэгч маань илүү их гэрэл мэдэрнэ гэсэн үг. Гэхдээ үүнийг дагаад шууган буюу noise гэж барзаасан дүрс үүсдэг байгаа. ISO бага байх тусмаа зургийн чанар илүү сайн байна. Гэхдээ та харахгүй нөхцөлд авч байгаа бол зайлшгүй ISO-го өндөр байлгах шаардлагатай. За өнөөдрийн маань хичээл болон та бүхэнтэй гамтан дикшнери дээрээс явж байна. Хичээл болонгаараа та бүхэнд спорт хорон буюу хөдөлгөөн зураг авах боломжийг хэрхэн ашиглахаар өнөөдрийн хичээлээр орлоо. Энэхүү спорт гормын ажлын зарчмын хувьд бол өндөр хурдтай хөдөлгөөн биетийг тогтоож авах зорилготой. Гэхдээ хөшиг маань хурдтай ажиллана гэсэн үг. Мөн хөшиг хурдтай ажилласны эсрэгээр өрцөн нээлттэй болж өгнө. Мөн харанхуй баруун орчинд зураг авч байгаа бол ISO өндөр болж байгаа. ISO өндөр болсноор баг зэргийн асуудал гарсан, noise үүсгэх асуудал гардаг. Тиймээс та энэ бүх гол ашиглан зураг авч байгаа бол гадаа нартай илүү хурц гэрэлтэй орчин зураг аваад идэх боломжтой юм. Бидний хичээлийн маань эхний хэсэг сонирхчин буюу халаасны камер дээр явагдах гэдэг. Ингээд та бүхэнд Olympus Print-ийн SP329-тэй загвар дээр зураг болгох байна. Бид нар энэ дээр спорт хорон буюу хөдөлгөөн төрс гормон дээр тавьж өнөөдрийн зургийг явуулна. Ингээд энэ гормыг ашиглан та бүхэнд хөдөлгөөнтэй байгаа нисэж байгаа шувуудын зургийг саналтгүйгээр хэрхэн буулгах талаар хичээл авъя. Та бүхэн харсан баг энэ гол маань зөвхөн спортын арга хэмжээ ч юм уу спортын төрлийн зураг биш мөн хөдөлгөөн зураг авах зорилготой гэдэг таны нисчвэд автан зургаас авсан баха. Тэгэхээр хэрвээ таны камер дээр илүү дэвшилттэй хурдны тохируулагч S юм уу TV нэртэй гормон байдаг бол хичээлийн маань 2 дугаар хэсэг дээр энэ гормын дэлгэрэнгүй тайлбарч хөдөлгөөн зургийг илүү бүтээчээр авах талаар та бүхэн заах болно. Тэгэхээр та бүхэн манай 2 дугаар хэсгийг мөн хүлээн авч үзээрэй. Өмнөх нэвтрүүлэгтээ та бүхэнд Nikon D5100 камерыг дэлгэрэнгүй танилцуулах амласан байгаа. Ингээд нэвтрүүлгийнхаа мэдээ болонгийн 2 дугаар хэсэгт Nikon D5100 камерын талаар та бүхэн дэлгэрэнгүй танилцуулъя. Тэгэхээр D5100 камер маань өмнөх D5000 загвараас маш их ялгаатай болсон байгаа. Өмнөх D5000 загвар маань дэлгэсэн зөвхөн доошоо иргэдэг байсан бол D5100 маань бүтэн иргэдэг болсон. Энэ маань бас нэг талаараа Canon-ы 60-ыг одоо барж байгаа юм л та. Яагаад гэвэл одоо Nikon маань 3 оронтой загвартай харьцагдаг байсан бол одоо бүр тэрний дээд түвшний одоо 2 оронтой камертай өрсөлдөд эхэлдэг шүү дээ. Тийм. За энэ маань болохоор яг SLR тал камеруудын дунд болохоор сонирхчийн анхан шатны сонирхчийн зэрэглэл багтдаг камер байгаа тийм үү. Гэхдээ үзүүлэлтүүдийн хувьд бол дөрөв Taco-гийн хэлснээр 2 оронтой Canon-ы 2 оронтой тав буюу арай мэрэгжлийн түвшний камертай харьцуулах түвшний чанартай камер болж гарсан гэж үзэж байгаа. Тэгээд мөн энэ камерын талаар өшөө танилцуулахад 1080p буюу Full HD-гээр видео бичдэг. Мөн мегапикселийн хувьд 16 мегапикселийн чадвартай байгаа. Тэгээд мөн хамгийн гол даваа талууд нь видео тал дээр нэлээд даваа талтай болсон байгаа. Энэ талаар Taco юу вэ? Энэ маань одоо өмнөх загваруудаас үнээр хямд боловч чанараараа бусдаасаа илүү болоо явчихсан л та. Энэ маань энгийн сонирхогчдод маш их өндөр даваа тал болгож байгаа. Бас дээр нь нэмээд Nikon-ы M1 буюу тийм микрофон гаргаж байгаа. Дээрээ зоодог. Энэ маань бас дууны тал дээр ажиллахад хамаагүй өндөр боломж олгож байгаа л да. Ер нь бол Nikon брендийн камерууд маань зураг буулгалт тал дээр бол нэлээд давуу талтай байдаг гэсэн тийм үү. Тэгээд сүүлийн үед камерууд нэлээд видео хийдэг болоод энэ тал дээр Nikon ялагдж байсан бол энэ камер энэ тал дээр нэлээд шинэлэг давуу талыг бий болгож чадсан гэж бодож байна. Тийм. Тэгэхээр одоо Nikon маань одоо ингээд хүмүүстэй бүр их найдлага төрүүлж байгаа юм л да. Өмнө видеогоор ялагдчихсан бол одоо ингээд ялаад эхэлчлээ. Тэгэхээр одоо дараагийн одоо бүтэн мэргэжлийн загварууд маань ямар болж гарах нь одоо бид нарт бүр илүү сонирхолтой санагдаж байгаа юм л да. Тийм. Яг түрүүжлээс яриад хэлсэн те D700-ийн дараагийн загвар D700S үү, D800 юу те. Мөн D4 загвар гарахгүй ямар болох вэ гэдэг энэ талаар нэлээд гадуур сургалт харчихсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас видео ямар ч маш давуу талтай болж чадах нэ гэдгийг энэ камераас маань харагдаж байгаа хаа. За мөн энэ тал дээр нэмээд хэлэхэд видео гормон дээр full time AF гэдэг гормон нэмэгдсэн байгаа тийм үү.
Тийм. Энэ маань нөгөө ингийн компакт камерууд бидний царайг олдог байсан шүү дээ. Одоо тэгэхээр энэ маань видео хийхдээ яг тэр олсон царайгаа алдахгүй фокуслаад бичих тийм боломж байгаа байхгүй. За тэгэхээр ямар ч сан видео тал дээр бол энэ камер газардахгүй байх нэ. Тэгээ гэрэл зураг сонирхчдын төвшний камер гэдгээрээ бас гэрэл зураг сонирхчдын дунд бас нэлээд олзуурах хүчтэй мэдээ болж байгаа гэж бодож байна. Хэдийгээр сонирхогч гэлтгүүгээр энэ маань нэлээд мэрэгчлийн төвшөнд зураг буулгах чадвартай мөн видео хийх чадвартай болж байгаа. Тэгээ сүүлийн үед угаасаа энэ төр SLR тол камераар видео, реклам, мөн клипүүд хийгддэг болчихсон тий. Тэгэхээр энэ тал дээр бас боломжуудыг нэлээд цаашаа нээж өгч байна. Одоо улам дижитал камеруудын маань хэмжээ улам жижигсээл улам авсаархан болоод байна. Хэдий хэмжээ жижигэрж байгаа гэсэн чанар бол бүр төсөж байгаа шүү дээ. Тийм. За тэгээд бас нэг энэ тал дээр тавка түрүү ярьжсэн рек товч гэж чинь түрүү сонирхоод ярьжсэн шүү дээ. Энэ талаар юу гэж байна? Энэ маань рек товч маань яг бидний зураг авахд шот хийдэг байсан товчны арт байрлсан байгаа. Энэ маань бид нарт бас бичлэг хийхэд айгүй дөхөн болж байгаа юм л дээ. Яг тэгвэл өмнөх загварууд маань дандаа нүүрэн талдаа рек товч байдаг байсан. Энэ нь бас бид нар бичлэг хийхэд тодорхой хэмжээнд камерт хөдөлгөөн үүсдэг байсан бол одоо тэр хөдөлгөөн харилцах тийм боломж бид нарт болж байгаа л да. За тэгэхээр ямар ч D5100 загвар маань гэрэл зураг сонирхчод мөн гэрэл зургийн мэрэгжлийн хэрнээ гадуур явахдаа авсаархан аваад явчих камер болж байгаа гэж бодож байна. Ингээд та бүхэн дараагийн дугаартаа мөн Nikon илүү сайхан мэдээнүүд хүрэх байхаа гэж найдаж байна. Ингээд тавкада баярлалаа. Та бүхэн нэвтрүүлгээ өргөжлөж үзээрэй. Сенсор гэж юу вэ? Бидний өмнө хальсны камерт хэрэглэдэг байсан хальсыг тоон системд хөрвүүлэн сенсор буюу мэдэрч болгон хувирсан байгаа. 35 мм хальсны хэмжээтэй сенсорыг мэрэгжлийн камерт ашигладаг бол сонирхчийн камерууд үүнээс жижиг болсон байдаг. Гэрэл зургийн чанар нь сенсорын хэмжээнээс шууд хамааралтай байдаг. За ингээ хичээлийн 2 дугаар хэсэгт орцгоё. 2 дугаар хэсэг дээр бол бид нэр мэрэгжлийн SLR буюу тольт камерыг ашигладаг байгаа. Өнөөдрийн бидний үзэх хичээл бол SLR камер дээр S буюу зарим камер дээр TV гэсэн тэмдэглэгээр тэмдэглэсэн байдаг гормыг хэрхэн ашиглах талаар үзэх юм. S горим гэдэг нь хурдтай ажилтдаг горим гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Хурдыг та өөрөө гараараа тааруулна, бусад зүйл нь автоматар таарах юм горим юм. Тэгэхээр та хурдыг гараараа тааруулсны ач холбогдол нь юу вэ гэхээр камерын ихэнх тохиргоо маань хурд аль болох их байх, гэрлээсээ хамаарч хурд аль болох их байхаар тохирдог байгаа. Тэгвэл та S гормыг ашиглан хурдыг шаардлагатай үед нь их болгож, шаардлагагүй үед нь багасгахад зарчмаараа өөрөө тааруулж ажиллах юм. Жишээлхэд бид нар хөдөлгөөнд битийн зургийг авахдаа хөдөлгөөнийг нь барихын тулд өндөр хурдыг ашигладаг байгаа. Тэгвэл бид нар зарим тохиолдолд яг тэр хөдөлгөөнийг илүү тод илэрхийлэхийн тулд тухайн S буюу хурдаа бид нар багасгаж өгөх ёстой. Альсвал нэгсэндээ тэрнгээр арын фоны хэсэг сарних ч юм уу яг тухайн хөдөлж байгаа бидний өөрөө сарних гихчлэнгээр бидний хөдөлгөөн нь илүү тод илэрхийн тулд бидний хурдыг багасгах ёстой байгаа. Ингээд та бүхэнд хурд ихтэй болон бага байхыг ямар зөрүү гардыг та бүхэнд дараагийн арт харагдаж байгаа хурдыг ашиглан үзүүлье. За бид нэр эхний удаад хурдыг би 500 дээр тавьсан байгаа. 500 дээр тавин одоо эргэлдэж байгаа хурдны зургийг авахад ямар эффект үзүүлэх юм бэ? Энийг одоо үзье. За та бүхэн харсан баг. Хурдыг би 500 дээр тавьсан. 500 гэдэг маань нэгийг хуваахын 500 буюу 1 секундыг хуваахын 500 дахин хурдаар авч байна гэсэн. Энэ үед энэ хурдууд маань хэдий игээр эргэж байгаа ч гэсэн хөдөлгөөнийг яг зогсоосон хөдөлгөөгүй юм шиг байж авсан байгаа. Энэ өндөр хурдтай авч явж байсан юм үзүүлэлт. Тэгвэл бид нар энийг илүү эргэлдэж байгаа гэдгийг нийлбэрийн эрчмийг хүмүүс үзүүлэхийн тулд хурдаа айл бол багасгах хэрэгтэй. Тэгвэл би одоо энэ удаад хурдыг би 60 дээр тавьж байгаа. Хурдыг би өөрөө гараар тааруулж учраас үрц маань өөрөө автоматар таарах хэрэгтэй байна. За тэгвэл одоо би 60 гэсэн хурд дээр тавиад зураг болгоход ямар хэлбэр үзье. За та бүхэн харлаа. Би 60 дээр тавьснараа эргэлдэж байгаа хурд нь өөрийнх нь яг эргэлдсэн гэсэн хөдөлгөөн харагдаж энэгээр зураг маань илүү хүнд илүү бүтээмжтэй сонирхолтой болж байгаа. Бид нэр хөдөлгөөнийг нь харуулж чадахгүй яг зогсоож авах юм бол зарим тохиолдолд уутгартай гардаг. Бүр шаардлагатай яг хөдөлгөөнүүдийг бүгдийг зогсоож авах шаардлагатай гардаг учраас тэр тохиолдолд бид хурдаа нэг ёстой гэсэн үг юм. За тэгээд мөн дараагийн нэг анхаарах зүйл нь юу вэ? Та хурдыг багасгаж байгаа тохиолдолд аль болох бусад зүйл нь хөдөлгөөнгөө болохын тулд хөдөр тавьж авах илүү зохимжтой байдаг. Мөн хурдны хувьд
1 хуваахын 60 буюу 1 секундд 60 дахин хувааж авсан хурдаар авах үед гар дээрээс авах үед боломжийн түүнээс доошлох үед гарын хөдөлгөөн бас орох тохиолдол бий болдог. Тийм учраас та 60-аас доошлж байгаа бол аль болох хөдөлгөөн тавих хичээл. Альсвал таны дурамж нь өөр дээрээ дүрс тогтожуулагчтай байж болно. Дүрс тогтожуулагчтай байгаа үед хурдыг 1 хуваах нь 21 хуваах нь 30 хүртэлх хурдад дээр авахд гарын хөдөлгөөн орохгүй байх боломжийг бий болгож өгдөг. Ингээд та энэ хурдыг ашиглан ямар зүйл авч болохыг та бүхэнд одоо дараагийн зөвлөгөөр үзүүлье.